За тэгэхээр захиан ер нь бол тий нэлийн хурц. Та бол Европын холбооны том төлөөлөгч, том алтан тушаалтан. Гэхдээ танд ямар эрх байхгүй юм бэ гэх юм бол тусгаар тогтнолтой. Тусдаа улсын ерөнхий сайдын шийдвэр, арга хэмжээ, албан ёсны аялал дээр ямар нэгэн байдлаар садаа болох, хориглох тийм эрх ерөөсөө байхгүй шүү. За энэ юу ойлгомжтой болгож байгаа юм бэ гэх юм бол Европын холбооны эсрэг намууд одоо хүч авч байгаа. Аль хэдийн нэг бүлэг үүссэн байгаа. За Унгар, Словак гэх мэтчлэн Европын эсрэг талдаа орцсон байгаа. За тэг юу болох юм бэ гэх юм бол номер 1 Европ бутарна. Европын холбоо байхгүй болно. Зөв цаг хугацаа өгч. За хугарал нь бутарч байгаа нь угаасаа одооноос ойлгомжтой болж эхэлж байгаа. За гэхдээ Дэлхийн 1 дугаар дайн хийхлүүлсэн бэ? Герман. Дэлхийн 2 дугаар дайн хэн ихлүүлсэн бэ? Герман. Дэлхийн 3 дугаар Пакистаны нэгтгэгчүүд ихлүүлэх юм уу? Орос украинчууд ихлүүлэх юм уу? Үгүй ээ. Тэ. Эхнийхэн германчууд ихлүүлсэн, хоёр дахын германчууд ихлүүлсэн. За тэг гурав дахын өөр хүн ихлүүлчих юм бол германчууд дутуугийн комплекстэй болоод тэ. Яарад арга хэмжээ авна. Яг гэх юм бол тэр нэр хүндээ алтмааргүй байгаа шүү дээ. За, Фридрих Мерц дөнгөж саяхан фейлдэд за тэгээд бүх хүчээ ашиглаад Бундесканцлер Германы ерөнхий сайд болсон. Хамгийн анхны алхам юу байсан бэ? Хилээ хаасан уу? Үгүй ээ. Гэмт хэрэгтэнгүүдийн хүүгээ гаргасан уу? Үгүй ээ. Хууль бусаа цагаачдуудын урсгалыг зогсоосон уу? Үгүй ээ. Эдийн засагтай төвлөрсөн үү? Үгүй ээ. Эрчим хүчнийхээ асуудлаа шийдсэн үү? Үгүй ээ. Атомын цахилгаан станц, цөмийн цахилгаан станцуудаа эхлүүлсэн үү? Үгүй ээ. Хамгийн анхны алхам юу байсан бэ? Украин руу явсан. Германы төлөө юм уу? Хэний төлөө юм бэ? Гайхалтай. За, Украин руу явахаас өмнө гэхдээ эхлээд Макронтай уулзсан. За, тэгээд хэлсэн үгийг хамт сонсцгоо. Би орчуулж. За би юу баттай мэдх юм бэ гэвэл бид нар энэ Украин Оросын дайныг Америкийн оролцоогүй зогсоож чадахгүй. Энэ бол үнэ. Америкчуудыг бид нар одоо Европчуудыг ярьж байна, тий? Оролж чадахгүй одоохондоо. За тэгээ ямар байдлаар энэ дайн төр хугацаанд зогсоох, бүр инх тайвныг батлах, тий, найдвартай болох Америкчуудын оролцоо заавалч хэрэгтэй. Үнэ. За тэгээ инх тайвны төлөө ерөөхдөө бид нар юу хийхэд бэлэн юм бэ гэх юм бол оролцоогоо дэвшүүлье. За. Тэгээ энэ илтгэлээ тавьсныхан дараа юу хийсэн бэ гэх юм бол тий төмөр зам дотор суугаад хэдээ явсан бэ гэх юм бол энэ гурван лузер одоо сууж байна заяа. Макрон, Starmer, Friedrich Merz. Энэ гуруулаа заяа. Дараагийн сонгуул дээр арчигтнаа. Тэгээ Friedrich Merz угаасаа анхны юун дээрээ фейлдсэн. Одоо нэг юм уу 2 жилийн дараа угаасаа нам дотроо мань худгалуулна. Заяа. За Макрон угаасаа нам нь аль хэдийнэ бутарцсан. Тэ өрсөлдөгчөө шоронд хийх гэж оролдож байгаа. Keir Starmer дөнгөж сая орон нутгийн сонгуул дээр мань хүний нам бүр арчигдсан. Бүр түүхэнд байгаагүй фейлдсэн. За энэ гурав одоо лузер төмөр зам дотор суугаад хаашаа явсан бэ гэх юм бол Киев руу явсан. Тэгээ бууж байгаа. Тэгээ хин хамт явж байгаа юм бэ гэх юм бол Donald Tusk заяа. Польш улсын ерөнхий сайд. Tusk бууж, Macron бууж, Merz бууж, Starmer бууж. Тэгээд юу хийж ийна гэх юм бол PR хийж байгаа шүү дээ мэдээж. Тэ өчигдөр Москва хотод тэ Ялтын баяр болсон. Тэндээ бүх дэлхийн тэргүүлэгч одоо Аз талаасаа тийш очсон.
бас Европын хэдэн ерхий сайд нар тийш очсон тий. Fico очсон тий гих мэдчлээ. За эдгээр тэгээ юу исэн бэ гэх юм бол тий талбай дээр ингээд арга хүндэтгэлийн арга хэмжээ. Мэдээж энэ хоёр одоо андууд юм чинь. За германчууд тэгээ юу хийж ийна гэх юм бол өмнө хоригдсан байсан энэ зэвсгийг та нарт өгөхгүй гэсэн одоо өмнөх тий Бундесканцлер тий Scholz Taurus missile өгөхгүй. Taurus Pooch-ын нийлүүлэхгүй. Taurus Pooch-ын дэндүү аюултай Москва хотыг дэнүүгээр бөмбөгдөх боломжтой. Тийм учраас энийг өгөхгүй. Францчууд, Англичууд тэр Storm Shadow янз бүрийн зэвсэг аль хэдийн нийлүүлсэн. Нэг сүртэй үр дүн гараагүй. Гэхдээ PR disaster болсон л та. Орсуудын уур хүрсэн. За тэгээд Friedrich Merz юу хэлсэн бэ гэх юм бол тий одоо инх тайвны төлөө Оросууд ямар нэг байдлаар бодит арга хэмжээ авахгүй юм бол манай Герман улс юу хийх юм бэ гэх юм бол энэ Taurus тий Notes супер зэвсгийг Украинд нийлүүлнэ гэсэн. За тэгээд хэдүүлээ харцгаая. Ist der derzeit modernste Bunkerbrecher der Welt, die Taurus-Rakete. Герман юу ч нэ гэх юм бол дэлхийн одоо хамгийн шинэлэг, хамгийн сүүлийн үеийн bunker buster. Тэ газар доор байгаа тэ хамгаалтын дэд бүтцийг тэгшин дэлбэлж болно. Бункер дотор суусан ч Taurus-ийн Pooch нас аюулгүй өөрөөр хамгаална гэж байхгүй. Eine Hightech-Waffe made in Germany, hergestellt von der Taurus Systems GmbH im bayerischen Schrobenhausen. Та ингэ харж байна уу те? Südkorea hat die Superbombe jetzt erstmal. Энэ ханахын бичлэг юм бэ гэх юм бол германчууд энэ зэвсгийг Солонгост нийлүүлсэн. Тэгээ солонгоччууд нэг туршиж үзсэн. Тэгээ юу Pooch-д байгаа юм бэ гэх юм бол нэг уулыг Pooch чинь доор юу барьсан байгаа юм бэ гэх юм бол бункер барьсан байгаа. Als getestet, hier Aufnahmen vom südkoreanischen Militär. Ein Testziel vor der Westküste des Landes wurde getroffen. Die Armee spricht von einem vollen Erfolg. Тэгээ солонгоччууд юу хэлсэн бэ гэх юм бол яа өөргөө бүтэн төгс биелүүлсэн. Тэгээ бүр холоос ийм жижигхэн тий таргетыг олж бөмбөгдөж болно. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл idrotsik.com-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгомжтой маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Окей. За иймэрхүү зэвсгийг нийлүүлсэн. За тэгээ Оросууд мэдээж хариу барьсан. Вы знаете, мне кажется, лидеру ХДС было бы полезно уяснить следующее. За Сирию намын өдөртөгч ахлах нь энийг ойлгомоор байна. Поскольку без непосредственной помощи военнослужащих Бундесвера боевая стрельба этими крылатыми ракетами невозможна. За тэгээд Taurus Pooch-ыг тий өдөртгийн тулд хөөрүүлэхийн тулд Орос талбай руу Pooch-ындхийн тулд Германы Bundeswehr, Германы цэлгийн алба тий оролцоотой байна гэсэн үг шүү дээ. Тий Украинчууд өөрөө энийг чадахгүй. За тийм учраас германчууд бас Оросын эсрэг болж байна. Удар ими по любым российским объектам критически важной транспортной инфраструктуры, а в качестве цели, как вы, наверное, заметили, Мерц уверенно обозначал Крымский мост, вы об этом сказали. Тэгээ Friedrich Merz өмнө юу гэж хэлчихсэн бэ гэх юм бол энэ Кримийн арал Украинтай холбогдсон тэр гүүрийг ерөөхдөө бөмбөгдөх ёстой юм биш үү. Тэгээд Taurus-ийн Pooch ашиглаад Кримийн арал дээр байгаа тэр гүүр дэд бүтц те нефт, газ гэх мэт чин Pooch-ындх юм бол хой те германчууд та нарын оролцоотой байсан юм биш үү. Так вот, все это будет расцениваться как прямое участие ФРГ в боевых действиях на стороне киевского режима со всеми вытекающими последствиями для Германии. За тэгээд ямар нэгэн байдлаар энэ Taurus-ийн Pooch тийм ээ Орос нутаг талбай Кримийн арал гэх мэт шин тэндээ дэлбэрээ тесрэх юм бол тэ Германы оролцоотой гэсэн бид нар хүлээж авна. Хотя мне кажется, что условно мы говорим на стороне киевского режима, потому что киевский режим не сторона, а инструмент в этой западной манипуляции. За тэгээ бид нар ингээ юу ярьж байна гэх юм бол Киевийн режим, Киевийн тал гэж ярьж л да. Гэхдээ Киевийн тал, Киевийн режим гэсэн юм байхгүй энэ зүгээр барууны тий хүүхэлтэй. Тэгээ Германы манай найз нуур тий манай их сургууль сурч исэн найзны чат групп дотор ерөөхдөө ийм зураг одоо явж байгаа.
Ich möchte Ihnen meine Vision für Deutschland zeigen. Би танд юу үзүүлмээр байна гэх юм бол Германыхаа алсын хараагаа танд үзүүлмээр байна гэд Friedrich Merz ингээд зураг тавьсан байна. За би тэгээд найзуудаасаа асуусан. Тэ энийг дэмжиж байгаа юм уу? Энэ Путин өгөх ёстой юм уу? Украины дэнд оролцоотой байх ёстой юм уу гэсэн чинь манай найзууд юу гэж хэлж байна гэвэл заяа. Гэмт хэрэгтэнгүүдийг ингээд хотоосоо гаргая л та. Берлин хот Берлин байхаа болцсон, Франкфурт хот Франкфурт байхаа болцсон, Düsseldorf, Köln, München, Munich хот München байхаа болцсон. Тэ бид нэр дотоодын асуудлаа шийдэх ёстой юм биш үү? За тэгээ амжилттай найз нарч байгаа, амжилтгүй найз нарч байгаа. Амжилтгүй найз нь юу хэлж байна гэвэл заяа. Эдрээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд миний цахилгаан халаалтын тэгээ байрны түрээс инфляц амар хэрэгс хэтэрч байна. Тэ өмнө нь бол манай найз CDU сонгодог байсан. Одоо энэ намыг дахиж би сонгохгүй. Одоо би харцсан, би ойлгоцсон. Эдрээ тэгээ бид нар ингээ хоорондоо бас чат групп дотор маргалдаг байсан. Эдрээ чи арай юм шүү. Энэ AFD намыг сонгож болохгүй. Эднэр баг нацистууд юм шүү гэх мэт чи би тэгээ хэлжсэн. Bro. За тэр AFD нам дотор жоохон дэндүү боронктой, жоохон нацист талтай хүмүүс нь байгаа бах. Гэхдээ эднэр юу ярьж байна гэхээр Герман улс байх хэвээр. Герман улсынхаа асуудалтай анхаарах хэвээр. Яах гэж те эрчим хүч дэд бүтсэн ингээд дампуурж явах үедээ цахилгааны өртөг ингээд дээшээ пуужж явах үедээ автомашины үйлдвэрүүд аж үйлдвэрүүд ингээд хаалга үүдээ нээж байх үедээ яах гэж 600 тэрбум доллар еврогийн зээл авч зэвсэгжүүлэх Украин дэмжих ёстой юм бэ гэд өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд хэлжсэн одоо л тэд нэр ойлгож эхэлж байгаа. За. Тэгээд 2 хоногийн өмнө Зеленский энэ ярилцлагыг өгсөн. Щойно говорив з президентом Трампом. Хороша розмова, дуже тепла, конструктивна. Привітали одне одного і наші народи з Днем перемоги у Другій світовій війні. Тэгээд нэ Америкчуудын бас 2-р дэлхийн дайны ялсан би мэд хүргэсэн, баяр хүргэсэн. 80 років перемозі над нацизмом. Перемозі в Європі всіх народів разом, які здолали нацизм. Тэгээд ингээ ярьж 80 жилийн өмнө бид нар нацистуудыг, Герман нацинуудыг устгах чадсан, дийлж чадсан. Дуже важливо, що та спільна перемога, спільна робота союзників стали основою для миру і міжнародного права, для нормального життя багатьох народів. Зараз це життя. За тэгээ энэ Америкчуудын бий болгосон бас Оросуудын бий болгосон ялалт байгаа шүү дээ. Ирээдүйн одоо 1945 оноос өнөөдөр хүртэл инх тайвныг баталсан одоо том ялалт болсон. Тэр одоо үргэлжлэх ёстой гэж байна. Хамгаалах ёстой. Тэ? Треба захищати, відновлювати, піднімати з руїн після російських ударів. Так само потрібно разом працювати, щоб мир був. Ми говорили з президентом про спільні дії, про підтримку Сполучених Штатів Америки. Гүнээ хэлхийг нүнээс бүр залхаж байна. За тэгээ юу ярьсан бэ гэх юм бол Трамптай ярьсан одоо их таймны төлөө явах хэвээр яаралтай Америкчуудын тусламж хэрэгтэй, support хэрэгтэй. Яка так потрібна про тиск на Росію, тиск заради миру. Тэгээд Оросуудыг шахах хэвээр, булан шахах хэвээр. Ми обговорили ситуацію на фронті. Ми обговорили дипломатичну роботу, говорили про те, як наблизити реальне. Тэгээд юу ярьсан бэ гэх юм бол фронт дээр болж байгаа процесс дипломат харилцааны хувьд үр дүнгээ хуваалцсан. За тэгээ яаж энэ дайныг төр зүртэй зогсоох эсвэл бүр урт хугацааны инх тайвны төлөө явахыг ярьсан. І тривале припинення вогню. Щонайменше на 30 днів, і це те. За. Тэгээд ерөнхийдөө юу шахсан бэ, юу шаардсан бэ гэх юм бол Дональд Трампаас 30 хоногийн ceasefire, 30 хоног алцахгүй байя. Що може дати багато шансів для дипломатії. За. Тэгээд ерөнхийдөө энэ 30 хоногийн хугацаанд инх тайвны хилцүүлэг ярилцлага явуулъя. Тэгээ Украин юундаа бэлэн юм бэ гэвэл өнөөдрөөс ахуулаад 30 хоногийн ceasefire хоорондоо Путин алцхаа болиё гэсэн сигнал явуулсан байна. Оросууд энийг уусаа хүлээн зөвшөөрөхгүй. Яг гэх юм бол байлдааны талбай дээр Оросууд ялж байгаа. Тийм ээ? Ялж байгаа. Тийм. Хуам илүү ихтэй, зэвсэг илүү ихтэй, түүхийд нь угаасаа Орос дотроос олборлдог үйлдвэрлэлээр аж үйлдвэрлэл нь хамаагүй том. Тэгээд Англи улс, Франц, Германчууд угаасаа Украин руу цэрэг явуулахгүй
Тэгээд ухарж байгаа тал нь ялагдчихж байгаа гэсэн үг. Украинчууд ухарж байгаа Курск район областаас Украин цэргүүдийг аль хэдийн гаргацсан, хөөгө гаргацсан. Тийм учраас Оросууд энийг угаасаа хүлээн зөвшөөрөхгүй. Тэ? Яах гэж эднэрт одоо амьсгаа, тэ, завсарлага өгөх юм бэ гэсэн л юм байгаа байхгүй. За тэгээ энэс юу харагдаж байна гэх юм бол өнгөрсөн 7 хоногийн хугацаанд болсон юу юм бэ гэвэл заяа одоо бүр нотлохоотой, баталгаатай болж байгаа. За энийг ойлгохын тулд дахиад өчтөр би бас хэлж ийсэн ерхий сайд Фикугийн үг сонсцгоо. Pekný večer, vážení priatelia. Estónsko nám pred pár minútami oznámilo, že nám Эстония улс биднэрт саяхан юу гэж хэлсэн бэ гэвэл манай нутаг дэвсгэрээ танаа онгоц нисгүй шүү, хамгийн гол нь ерхий сайд онгоц нисгүй. Nedovolí preletieť cez jeho územie. Napriek tomu, že Slovenská republika má celoročné povolenie Словак улс, Эстон улс хоорондоо гэрээтэй хилцэл байгаа хэрнээ хоригдсан биднийг. Samozrejme, že ide úmyselný pokus zmariť moju návštevu Moskvy pri príležitosti. За тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол манай улсыг тэ шахаж байгаа гэсэн үг. Манай төлөөлөгчийг намайг Ялтын баяр руу тэ саад бишэл надад өгж байгаа намайг тийш очуулмааргүй байна. Oficiálnych oslav 80. výročia konca druhej svetovej vojny. Mimoriadne nám to narušuje celý program, komplikuje, pretože už nie sme schopní stihnúť dohodnuté plánované termíny zajtra večer 8 mája. Тэгээ ерөөхдөө өөр улсын төлөөлөгч ард түмэн сонгосон Альпин 9-оор сонгуульт дээр ялсан. Ард түмний мандаттай хүний тэ ирэх лүү халтж байгаа гэсэн үг. За тэгээ энэс хойш бас Кая Калас тэ нүү алдартай дипломатч зөө нэг захиа явуулсан. За тэгээ захиа нь ер нь бол тэ нэлийн хурц. За хүндэт Кая Калас тэ гадаад хэргийн одоо Европын холбооны төлөөлөгч. Dear Кая минь. За дахиад тэ чиний тэг илтгэлийг үгийг сонслоо. Тэг намайг ерөөхдөө Европт тэ намайг ерөөхдөө Москвад Путинтэй уулзах тэр уулзалт Ялтын баярт оролцохын садаа болгож ийсэн би дахиад сонслоо. Тэ за чиний миний тухай юу ярьж байна гэх юм бол би зөв талтай байхгүй байна, буруу талтай зогсож байна. За гэхдээ чи бол нэлээд том үг ашиглаж байна. Нэлээд хүнд утгатай юмнуудыг ярьж байгаа шүү. За нэгдүгээрт би яагаад Москва руу явж гинэ гэвэл тэ 60 мянган Red Army тэ Орос Совет холбооны цэрэг тэ Словак улсыг чөлөөлөхийн тулд нас барсан. Эднийг хүндлэх гэж би тийшээ очиж байгаа. За номер 1 тэ ерөөдөө Путиний талдаа орох юм биш. Зүгээр 2 дугаар дэлхийн дайны юу болж исэн бэ хүндлийн арга хэмжээндээр очиж байгаа. 2 дугаарт тэ та бол Европын холбооны том төлөөлөгч, том алтан тушаалтан. Тэ гэхдээ тэ танд ямар ирэх байхгүй юм бэ гэх юм бол тэ тусгаар тогтнолтой тусдаа улсын ерөнхий сайдын тэ шийдвэр арга хэмжээ албан ёсны аялал дээр ямар нэгэн байдлаар садаа болох хориглох тийм ирэх ерөөсөө байхгүй шүү. За тэгээ 2 дугаарт би юу их чина гэвэл тэгээ Европын төлөө, Словак улсын төлөө продуктивны уулзалт хийх гээд байна. За тэгээ би юундээ тэг 3 дугаарт би юундээ юу эсэргүүцэж байна гэх юм бол одоо нэг Iron Curtain тэ юу юм бэ гэх юм бол төмөр хан барьж байгаа гэсэн үг шүү дээ. Европчуудад юу хийж байна гэх юм бол Украинаараа дамжаад Оростой бид нар одоо муудсан. Тийм учраас бид нар Оросчуудаа ингээ харьцгаа боллоо. Яг Хүйтний дайны үеэр болж исэн Америк Совет хоол талтай шинээр одоо юм гарч ийнэ. Би энийг эсвэргүүцэж байгаа. За 4 дугаарт за дипломат харилцаа. Гадаад хэрэг бодлого хэрхэн ерөөхдөө явах юм бэ? Уулзахгүй юм бол, хоорондоо ярилцахгүй юм бол. За хүндэтгсэн Роберт Фико. За энэ юу ойлгомжтой болгож байгаа юм бэ гэх юм бол номер 1 заяа. Keir Starmer хөөгтөн Мерц худгалуулаад одоо улс төр явд ярьж байгаа шүү заяа. Хөөгтөн Макрон хөөгт цаг нь аль хэдийнэ болцсон байгаа. За Польш улс бас тех магадaltaй зүгээр цаг хугацаа өгчих заяа. Тэг юу болох юм бэ гэх юм бол энэ Европын холбооны эсрэг намууд одоо хүч авч байгаа. Аль хэдийн нэг бүлэг үүссэн байгаа заяа. Унгар, Словак гих мэдчлэн. Тэ? Европын эсрэг талдаа орцсон байгаа.
За удахгүй AfD нам гараад ирэх юм бол за тий Reform UK гараад ирэн заяа. За тэгээд Marine Le Pen бас Front National бас гараад ирчин заяа. Эсвэл орлох хүн. За тэг юу болох юм бэ гэх юм бол номер 1 Европ бутарна. Европын холбоо байхгүй болно. Зөв цаг хугацаа өгч заяа. Хугарал нь бутарч байгаа нь угаасаа одооноос ойлгомжтой болж эхэлж байгаа. За гэхдээ энэ дуракууд тий жигнэс дуракууд шүү заяа. Зүгээр 50 тий тэтгэвртэй гарахгүй заяа. Тас гүрийн AfD намыг дөнгөж сая тий террорист баг экстремист шошго өгөх гэж оролцсон. Marine Le Pen шоронд оруулах гэж үзэж байна. За удахгүй Их Британи дотор ч гэсэн Nigel Farage-ийн Reform UK-ийг бас хууль цагдаагийн байгууллагаар тагнуулаараа оролдож эхлэн заяа. За тэгээ юу болох юм бэ гэх юм бол улам ширүүн болно. Тэ? Бараг иргэдийн дайны хэмжээнд очих магадaltaй тийм юм болохгүй байгаасаа би юу гэж найдаж байна гэх юм бол энэ Европ холбоо энэ улсуудын үндсэн хууль демократ одоо арчлалын механизм хүчтэй байхаа гэж бодож байна. Тийм юм болохгүй байх гэж би найдаж байна. Гэхдээ юу болох юм бэ гэх юм бол энэ улсууд өөрийнхөө эрх мэдлээ буцаагаад аавна. Европын холбоо энэ бюрократ төмөр хануугасаа болно. Тэгээд ерөөхдөө эднэр хоорондоо бүлэг үүсээд тэгээ одоо байгаа намууд ингээд тас гүрийн заяа. Тэгээ юу болоод ирэх юм бэ гэх юм бол энэ дуракууд заяа хөөгдөхөөсөө өмнө энэ Орос Украины дайн ширүүцсэн. Дипломат харилцаа ширүүцсэн заяа. Тэгээ энэс юу болох юм бэ гэх юм бол мөнгөтэй хүмүүс Европоос мөнгөө гаргана. Тэ авьяастай хүмүүс Европ, Герман, Англи, Францаасаа явна. Окей. За тэгээд ерөөхдөө хэдүүлээ тренд харъя заяа. Тэ алт ягаад сүүлийн үед ингэ өсөд байгаа юм бэ? Саяхан жоохон завсарлага авсан. Завсарлага төр зүрд авч магадгүй. Гэхдээ энэ өсөлт нь үргэлжлүүлээ явна. Яг гэх юм бол энэ Европыг хар, энэ дуракуудыг хар, тэ дайн ойртох тусам алтны ханш өсдөг шүү. За яа тийм учраас энэ тренд мод зогсгоо. Хоёрдугаарт одоо автоматар руу эргүүлээ Dow Jones-ыг оруулах цаг нь болцсон байх шүү гэн. Яг гэх юм бол тий юу болох юм бэ гэвэл Германаас, Англиас, ерөнхийдөө Европоос, Middle East-с тий мөнгө зүхтнаа. Гэхдээ хаашаа зүхтах юм бэ гэх юм бол тэр чигтээ засгийн газрын бонд авахгүй, тэр чигтээ алтыг авахгүй. Хаашаа явах юм бэ гэх юм бол энэ Dow Jones руу орноо. За энийг нэрийсад яагаад мэдмээр байгаа юм бол удахгүй энэ талаар контент хийнэ. Dow Jones өснө. За долларын индекс дөнгөж сая унсан хүмүүс юу гэж ярьсан бэ гэх юм бол Donald Trump фейлдсэн, Америкууд чадахгүй, Хятадуудаа фейлднэ, доллар хог болно, долларын бонд хог болон Америкийн засгийн газрын бонд худлаа болон бла 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 бла. Үгүй. Тэ энэ доллар одоо буцаагаад өсөх болно. Магадгүй энэ жилийн 8 сараас тэ магадгүй тэрнээс наа. Одоо ингээ харах юм бол одоо яг resistance дээр явж байгаа энэ бол дэшээ явна. Доллар чангарна гэсэн үг шүү хүмүүсээ. За. Тэгээ евро тий дөнгөж сая юу болсон бэ гэх юм бол 2014 оноос хойш ерөөхдөө хажуу тийшээ явж байгаа. Дөнгөж сая нэлээд хүчтэй пуужимдсан. Тэрний өмнө 0.95 дээр ерөөхдөө жоохон зогссон. Одоо тий орилцыг таана байсан бэ гэх юм бол 1.14 дээр байсан доллартай харьцуулах юм бол энэ доллар ингээ channel харах юм бол тий энэ евро руугаа явнаа харж байгаарай. Тэгээ та энэ дунд урт хугацааны ийм валютын арилжаа гэдэг юм бол еврог шорт хийх ерөөхдөө тун дэжгүй арилжаа юм шиг харагдаж байна. За, тиймэрхүү юм болох юм байна. Европ бай бай. Тэг ингээд ойролцоо. Тэгээ Европ хизээ саруул эрүүл ухаантай болох юм бэ гэх юм бол энэ хэдэн дуракуудыг хөөгөө явсныхан дараа. Тэр хүртэл Европчуудын зовлон өснө, эрчим хүчний өртөг өснө, ханшин суулрын хөрөнгийн зах зээл нь яана. Тэгээд ерөөхдөө энэ бүх мөнгө нь ер нь Европоос зүхтаа яваад ирэхээр тэтгэврийн сангууд хэцүүд нь банкны систем бас хэцүүд нэ. Ер нь бол тий энэ Friedrich Merz ингээ харах юм бол тий Европын оршуулах нүхний эцсийн алхам Friedrich Merz хийх баха.